холбоотой шүү нэ одоо манай Сэчим бэлэг цагаан яхаа одоо олон түмэндээ буян болоод инсан гадран гаргаад одоо ингээд одоо энэ хичээлийг явуулаад энэ төр 23 дугаар өдөр болсон. Тийм 23 өдрийн дотор бол маш олон хүмүүсүүд одоо эрүүл мэндийн тухайтай маш олон мэдлэгийг эзэмшиж авсан байна. Агаас өөрийгөө зөв хөтлөөд авч яваа тийм ээ. Тэгээд одоо биеийн дотор бас олон зүйлийн сайн илэрлүүд байна. Зарим нь бас биеийн их өвдөж зовсон байна. Тийм ээ. Энэ бол нэг зүйлийг байх явуулсан юм аа. Өвчин онцлог бид нар тиймэрхүү байдал байсан бол дахиад эрэхтэй бас уцаад ирэх болохоор ийм явдал гарч байгаа байхгүй. Нэг илүү тусан даралт өндөр бинэ тусан даралтыг шууд буулгачих юм бол хэдэн өндөртэй их зовдог байхгүй. Түүнтэй адил бид нар өвчнөө байдал тийм үү тийм дэд эрүүл мэндийн байдал тасчихсан. Одоо өвчнөө зөв явахтаар бидний биеийн дотор олон зүйлийн асуудал гарч байгаа байхгүй. Таны сая хийжсэн тийм ийм асуудал байдаг байхгүй. Тийм болохоор энд яах вэ? Тэгээд одоо манай хичээлүүдийг бол яаж явуулнаа бол нэгдүгээр нь дууд болж байгаа байхгүй. Дууд уулнаа гэдэг чинь бол дууд уулах инээ хин чинь бол хүний биеийн дотор одоо сайн зүйлийн бодисыг үүсгэх, сайн зүйлийн химийн бодисыг үүсгэх, сайн энергийг үүсгэх их чухал нэгэн алхам шат байгаа юм. Ингэснээр бид нар хамтдаа дууд нэн сайн. Тэгээд одоо бидний тархинд сайн зүйлийн гормон үүснэ, сайн зүйлийн химийн бодис үүснэ, сайн энергийг үүснэ. Дээрээс нь бид нар дуулж байгаа болохоор бидний тархинаас зарлиг уулгаад бидний булчин шөрөмөс уушгийг ажиллагаад байдлаар болно. Энэ бол бүр сайн. Тэгээд хамтаараа дуулахтаа нэн сайн. Хүн олон байхтаа яагаад сайн их үйлсүүд бүтэмээ гэвэл хүн амтнаасаа бий болсон цагаасаа ихлээр хөлөглөн амьдардаг. Заавал нэг нэгэндээ найддаг, дүшдэг, хямддаг, хязгаарладаг. Хүн олон нийтийн төлөө сайн ажил хийхдээ шагнах журмаар бидний биеийн дотор заавал сайн гормон, сайн бодис үүсч байдаг. Ингээд бид нар баяртай байдаг. Хүнээтэй ажил хийснээр хүнээс нь сайхан үг сонсоод танд баярлалаа шүү гэдэг. Бид нар хамаахгүй өнгөрсөн ч гэсэн бидний биеийн дотор шагнуулах журмаар одоо бид нар сайн зүйлийн гормон, сайн зүйлийн энергийг үүсгэж өгч байдаг. Ийм болохоор бид нар одоо өнөөдөр одоо хамтдаа байхдаа хүний дунд бол их хэмжээний сайн энерги үүсэж байгаа. Тэгээд одоо сайн энерги сайхан орчин үүсэж байгаа. Тийм болохоор энд байгаа хүмүүсийн уураг дарих бие махбодод сайн зүйл үүсэх бидний өвчин довдон өөртөө харьлах юм болцоо байгаа. Бас нэг болцооны өмнө бид нар одоо энд чинь зөв хооллох аргыг сурж штэ. 50 хэдэн цагийн ярьсан хичээлүүд байгаа. Тэр хичээлүүдээ сурахтаа чинь ариун зүйлийн эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг сурж, эзэмшиж, хэрэгжүүлнэ тийм ээ. Ингэхдээ чинь бас нэг том төв болжээ. За энэ нэрсэн хүмүүсд одоо бие сэтгэлийн эрхтийн тамирын сүлээ тэр одоо баярлах тамир хичээлүүд хийж яах. Гэхдээ чинь одоо бид нар эрүүл зөв хөдөлгөөн хийж яах, өөрийн биендээ давхарсан үйл хөдөлгөөнүүдийг хийж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар эрүүлжих бас нэг шугам үүсэж байгаа юм. За энэ дэрсэн одоо өдөр үед нар ярилцаад хаана одоо тэр олон орсон хичээлүүд ирсэн хүн болгонаа сэтгэл санаа их сайхан хайрган амгалан бодлоо. Яагаад энэ нэгдүгээр асуудал бид нар энд байхтаар байж та хүн заавал нэг нэгээ дүшид нэг нэгнтэйгээ ярилцчихвэл бидний сэтгэл амгалан болдог. Тийм ээ. Хүн гэдэг амьтан бол бүлгэж амьдардаг. Нэг нэгнтэй өөрөөхөө үг хэлдэг сэтгэлийн хор тайлбарчдаг. Биений харыг яаж олон зүйлийн хор тайлбармаа шүү дээ. За тэгвэл одоо ус уул яа гэм нэгвэл Сесэрэн бид нар одоо хор тайлж болно бүдүүлэг одоо хор сэтгэл хөдлөнөөрөө хор тайлж болно. За тэгвэл одоо хөдөлгөөн хийвэл одоо хөлсөөрөө хорыг тайлж болно. Хамгийн чухал сэтгэлийн хорыг яа тайлнаа гэвэл хамтдаа байх үедээ ярьсан үед бидний сэтгэлийн хор маш амархан тайлж яадаг. За тэгвэл хамтдаа хангалттай яриач юм уу өөр хүнтэй яриа сэтгэлийн хорыг тайлж болно. Их зэргийн олон алхам шилтнүүд байдаг байхгүй юу. За ингээд одоо сэтгэл санаа ингээд хайван амгалан болж байгаамаа. Тэгээд энд байгаа хүмүүсүүд бүр сайхан сайныг одоо сайныг санаж байгаа болохоор сэтгэл нэг 50 амгалан болж байгаа байхгүй юу. За ингээд одоо олон зүйлийн 3 зүйлийн ингээд бүтээгээд суурьуудыг сайн болгож л байгаа байхгүй юу. За дээрээс нь олон хүн байхтаар чинь байж та нэг илүү бидний тархинд одоо хэлэх юм бол одоо 180 намарч яриа гэж дэлхийн эрдэмтнүүд хэлжээ би ганцаараа хэлж байгаа асуудал биш би хүнээс тэр эрдэмтнүүгээс сурч авсан. Миний мэддэг гэсэн хүнээс сурч авсан. А тэгтээ би энэ дунд олон зүйлийг шинжиж ингүүл болох юм байна, нэг сайн болох юм байна гэж 20 жилийн судалгаа хийгээд тэр судалгааны үр дүндээ ийм үгэнд хүрч байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр энэ ном яагаад хүн судалтай маа гэдэг чинь тархины эсийг ном сураад авахта тархины эс нэгдээд тэгэхээр том эрдэмтэн болчихж байгаа байхгүй юу. Түүнтэй адил бид нар эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмшээд хэрэгжүүлээд ирэхдээ бидний тархин дотор байгаа, бидний биеийн дотор байгаа тэр нууц хүчин чадлууд төрөлхийн чадварууд өөрөө сэрж байгаа байхгүй. Сэрэгтээр бид нар эрүүл болчихно шүү дээ. Ийм алхам шатуудтай байгаа байхгүй. Тэгээд одоо олуулаа цуглах. Би одоо гэртээ сонсоод сайн болсон хүн байна. Яагаад гэвэл тэр нөхцөл боломжгүй манай энэ дээрээ суух боломжгүй байна шүү дээ. Гэхдээ гэртээ суугаад он удаан жил үтсэн хүмүүсд одоо хор тавдартай өвчтэй хүнсэл идэгсэн байна. Олон зүйлийн өвчмөд идэгсэн байна. Тэр бол аргагүй нөхцөлд байгаа байхгүй.
Гэвч хүн олон байх тусмаа маш хурдан хугацаанд, маш огхон хугацаанд сэрж нээгдэж ингээд ирүүлж их юм боломжууд хангагдаж байгаа байхгүй. Тийм бололтоороо одоо заавал одоо хэрвээ боломжтой бол манай ангид сур боломжгүй бол яг тэр одоо маш олон гадраас үдэл суралцах болж байгаа байхгүй. За ингээд одоо ийм учиртай энд одоо 23 өдрийн хичээл явуулснаа дагаад одоо энэ дотор хүмүүсүүд одоо бас олон хүмүүсийн биеинд нь илрэл гараа тэгээд сайн болж за энд бол одоо хамгийн гол нь бас 4 жилээс үдсэн одоо манай Ногоон Туяа гэж байж за манай Зэндэ гэж байна. Зэндэ Дуба. Ороо гэдэг ажил шүү. За ингээд одоо энэ чинь одоо бас жил гараа яатсан. Тэгээд одоо энд одоо бас 20 хэдэн өдрийн дунд бас олон хүнд одоо бас ашиг хүрчээ. Би бас их баярлж байна. Хаанад одоо бас их баярлалаа. Бид нар өөр өөртөө цугаараа олон нийтээр цугаараа их баярлж байна. Би адаа. За одоо ч бас сайн нэр шүү дээ. За энэ. Энэ төр бол одоо цагаан барилдаад бид нар одоо харилцан ярилцсан. Энэ хичээлийг ер нь бол нэгдүгээр нь бол бид нар дуулах хичээл. Хоёрдугаарт нь одоо энэ тамирын хичээл байгаа юм чи цугаараа мэдэж байгаа. Гуравдугаарт нь бол миний тэр онлайн хичээл. Одоо миний тэр онд чинь бол хамгийн гол нь бол шинжлэх ухааны талаас, Европ хэлний талаас одоо хүн яавал эрүүл байхыг үндсэн юмнуудыг ярьж байгаа. За би энэ толгойд үзүүлж. Түүний дараагаар бид нар ярилцах хичээл байдаг. Одоо ярилцах хичээлийн сайхан зэгцтэй сайхан явуулъя тийм ээ. Түүний дараагаар тэр гар утсандаа тайвшруулан амруулах хичээл гэдэг байгаа шүү дээ. Тэрийг одоо заавал үзлээ. Тэрийг харьцаад унтах үедээ сонсоо. Тэгээд одоо үнэт унтаж байхад хүний тарих нэг бүлэг нь амарч ийсэн, нэг бүлэг нь ажиллаж яадаг юм. Тэр тархин дээр суурилж явж байгаа байхгүй юу? Бид нар энэ дэвшил дадлага хаанаас үүсдгүү бид нар юу яадаг шүү дээ. Нэг зүйл тамхитаас уучрал муу дадлага тархин дотор бий бол багчиж байгаа байхгүй юу? Тэгээд одоо нэг тархинтаар болохгүй байгаа байхгүй юу? Хажууд тэтэн дэгүүл дахиад эргүүлээд сайн төвийг тамхиг хязгаарлалтаар хамт татгүй төвийг байгуул болно. Энэ төвийг одоо бид нар бол хэвшил дадлага чинь 7 өдөр хэвшлийг бий болгоод 14 өдөр биелүүлээд 21 өдөр болтоор хэвшил дадлага болоод 90 өдөр болтоор найдвартай болж байгаа байхгүй. Тэгээ 90 өдрийн тутам тамхи татахгүй гэж өөрөөсөө хэлээд ойролцоо байгаа юм хол аваад тавиад байдаг байхгүй. Гэхдээ 90 өдрийн дараа таны тархин дотор нөгөө тамхи татахгүй эсрэг төв бий болж. За ингээд хамгаалсан гарч болно. Түүнтэй адилаар бид нар биеэсэн яг хүн бол нэг юм бодцоход одоо би нэг авъя гэх юм бол үйл хөдөлгөөн хийж явдаг. Тийм болохоор одоо ямар нэгэн хүсэлүүд нь өвчнөө ч гэсэн ингэж авч хайж болно. Энэ бол юу биш шашин машин юм уу одоо тэр мохор бишрэл биш шүү. Яагаад гэвэл ийм үйл хөдөлгөөн юм. Хүн бодоод юм бүтээдэг. Заавал үйл хөдөлгөөн хийвэл болчих. Та ингээд өвчнөө өндөөс одоо юугаа авч хайж яана гэдэг. Өвчнөө ингээд эндээс авч хайж яана аваад хайж яах хэрэгтэй. Аваад яг их байгаад дотор бүжээр газар руу шингээд алга боллоо гэдэг бодоод хилээд ингээд авах. Тэгээд ийм үйл хөдөлгөөн хийснээр дараа танай тархинд энэ үйл хөдөлгөөний чинь явуулахын тулд зарлиг уух байхгүй. За тэр хэсгийг эрүүлжүүл. Тэр хэсэг бидний биеийн доктор ч юм бол одоо маш их том хэмжээний одоо байх цэрэг анги байна шүү дээ. Бид нар яагаад эрүүл байгаад тэр чинь одоо бүр маш их хэмжээний тийм чадвартай юм байна. Тэрийг сайн ажиллуулсан амруулаад байвал одоо бид нар өвчлөд байх юм уу одоо өвчийг идэхгүй байж болно. Тэрийг ингээд сэрэг дохоо өгөх хэрэгтэй. Дохоо өгөхдөө тэр сэрж болно. Тэр сэрж ажиллах юм бол бид нар маш их хэмжээний хүчин чадалтай. Тийм болохоор тэрийг бас сэрээхэд энэ чинь нэмэр болно. Иймэрхүү юм. Бид нар заавал одоо манай хичээлийн чинь зарчим байна шүү дээ. Зарчмаа хадаагүй юу? За нэгдүгээр нь заавал шинжлэх ухааныг итгэнэ тийм ээ. Заавал эрүүл мэндийг тухайтай одоо ойлгож сурч эзэмснэ зөвхөн эрүүл мэндийг ярина. Тэгээд ийм хэдэн талыг ярих. Хэрвээ өвчин бол заавал найдвартай эмнэлгийн хороонд очиж тодлуултаа дураараа юм уухгүй бол сайн. Тэгээд тодлуулж яваад эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлгийн хороонд орохын өмнө эмнэлгийн хороос асан үед бол манай энд суралцах юм. Одоо олон зүйлийн мэдлэг эзэмшил өөртөө ч хэрэгтэй, өрөөдөж олон зүйлд одоо хэрэгтэй шүү дээ. Бид нар хүн бол төрснөө хувьд одоо энэ хичээлээр бүр байгаа юм чинь те. Хоёр зүйлээс бол нэг нь эрүүл амьдрах арга ухаанаас бол нэг нь аж төрөх ань зуух ухаанаас бол. Тэгэхээр бид нар аж төрөх ань зуух ухаанаас сураад бас эрүүл мэндийн ухааныг багшиг сурсан. Тэгээд одоо бас ихтэй сайн сурцгаая гэж бодож байна. За миний яриа юм яа. Харин юу одоо очоод чи шахаад унтахгүй. Одоо ингээд зовоод одоо зүйлээ өгчээсэн. Бичнээ эмент руугаа одоо онтон гэж байдаг. Тэгээ одоо мөнгө авши одоо тэр ханцаар энэний одоо тэр юу уугаад одоо нэг гартаа авч явсан. Тэгээд одоо тэр шингэлдээ одоо тэр юуны сонсоод орой сонсноо. Тэгээд одоо сайхан унтдаг болсон. Одоо ханаа сонсож гүйцэж чадахгүй ингээд ургаач. Одоо оройд хэдэн цаг унтж байна? Ая би одоо
Сэтгэлийн дулаан болсон юу сонсдог юм 10 зам өөргөлөн барилгын унгааж тусаагаад дуугийн сан гүйцэж чадахгүй тэр унтахад 3 цагт нэг сэрнэ. Дахиад одоо өглөө 6 цагтаас ирж байгаа. Тэгвэл одоо хотынсэн сайн унтж яах гэсэн ба. Зөв. Таны нэг дээр бас чигээр баярлалаа. Гिचнээ амжилт болж яваа. Чоргоо зовно. Юугаар зовх юм бэ? Сайн би бодож чаддаг байна. Нагуухад багцууд одоо жишээ давхад нэг юмд явчаад одоо ороо ирэхгүй унтсан юм уу, дууссан юм уу яасан. Миний тархан дандаа муу юм шингээд сайн юм нэгч байд. За тэгвэл одоо та сайн юм шингээд бол одоо баяртай болсон байна тий. Одоо баяртай болсон. Зөв. Тэгээд одоо би бас нэг одоо юу вэ? Ани өгөө байн цаг хөдөж байна гахуулаа байдаг. Тэгээд одоо сүүлд нь усан чинь цөсөнд одоо 6 чулуу байна гэсэн. 6 чулуу. Өөр нь тусна 3 чулуу. Өөр нь 3 чулуу. Тэгээд дахиад одоо энэ чинь одоо сүүсүүрээс ясах байгаа ээжсэн. Тийм үсгэлж ааштай тийм ээ. Тэгсэн чинь хараа руугаад байхгүй болчихсон. Байхгүй болчихсон. 3 сар одоо бүрдүүлсэн. Одоо байхгүй. Хайчнаа гэж хэлж одоо юу яа. Одоо нэг бид гэж гатхаж мөн байсан. Энэ юун дараа энэ сүснээ чулуу алга болдог ийм утгатай байхгүй. Сүсэнд яаж чулуу үүсдэг юм бэ? Тэр бол хоёр зүйлийн чулуу байдаг. Багтуу нэг нь бол одоо энэ дангуу чүн гэдэг одоо бид нар хийж байгаа тусан сүнсийн хатуур болоод байдаг. Ийм юм нь өртгөн болох дараа нэг байдаг. Бид нар өөх тостой юм илүү идэх юм уу? Өөрөө тарган шиг юм уу? Тэгээд одоо эмтэй чулуу. Ийм ингээд нэг үүсдэг байхгүй. Бас нэг нь бол тэр сүснээ будагдах хийгээд сүсчин нэг шарамтай юм байдаг шүү дээ. Тэр шиг шар байдаг шүү дээ. Тэгээ энэ ч бол нэг зүйл будагдах хийдэг байна. Тэрнээс болоод бас сүснэ. Энэ хоёр холимгоор тайлтай нийлээ бас нэг болдог. Гэвч бол энэ сүснээ чулуу яагаад алгаж чулуу байжаад ургаа гараад ирсэн чинь энэ эднүүдээс цаанаас ирж байгаа нөгөө сүснээ шиг та хоол амьдралдаа одоо доторуулт хийгээд тэр цаанаас ирж байгаа их булгач нэгээ цэвэршээд ирэнгүүт нь энэ дотроос нөгөө таны чинь одоо голингэр шиг юм байна ингээд автаад ингээд чулуу болсон байна шүү дээ. Тэр шингэн болоод их тэр өөрөө хайхгүй байхгүй. Тэр чинь бол тэр өөрөө хайх болох юм байхгүй. Хоолуудын дэний юм. Одоо энэ мөгийн уугаад болоод өөрсдөө мэдээ хоолны амт юм гэдэг. Ямар сайхан хоол гадаад ирчтэй. За тэгээд одоо энэ сүснээ шингэн танай хоолны доторуулалтаа цаанаас ирдэг тэр өтгийн шингэн чинь шингэн болж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь танай зүтэр сүснээ чулуучнууд анхан хэд өтгөн болсноос үүссэн болохоор аажиндаа ингээд хайлах боломжтой байхгүй. Тэгээд хайлуул таны дээр шууд шалгах чинь. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол энэ хичээл сонсооч юм уу та тайвшраад амраад ингээд тэр юу вэ? Танай тэр сүснээс намдар энэ гөлгөр булчин гэж байдаг. Гидсэн замын гөлгөр булчин ингээд агшлах юм уу? Юм чанга байвал та тэр чинь ингээд хоригдоод байгаа байхгүй. Тэр хэрвээ сулраа тайвшраад амраад ирвэл тэр суларч болно. Сулруул өөрөө жижиг шулууч гүүгээд гараа явсан. Өөр ч гэсэн адилхан. Ийм болтой тэр чулуу нэг болоод өөрөө унаа явчих болно. Ингээд тайвшраад амрахтаа тэр энэ ч одоо гөлгөр булчин гэж байдаг. Гидсэн үүдтэй гидснээ юуж бүгдээр ингэ агшдаг энэ гөлгөр булчин. Тэр нь сулруул та ингээд нэг бол алга болж байна. Хоёр бол цаанаас ирж байгаа булгын чинь уурсгал одоо сүснээ шингэж чинь илгнээс үүсэн шүү дээ. Энэ нэрхтээ уулын шиг тийм өртгөн биш болохоор наадхыг чинь баг багаар хайлуулаад нэг алга болж байна. Хоёр бол өөрөө өмчөж болно та тайвшраа амраад одоо энэ чинь одоо ингэхдээ бол сүснээ чулуу бас алга болж болохгүй ш. Тэрийг ямар бид нар ингээд шууд аваад хайсан биш. Энэ чинь бол тэр шинжлэх ухааны үндэслэлтэй үндэслэл ерөөсөн байхгүй ш. Энийг яаж чадахгүй ууч чадахгүй болохоор хүмүүс чиг гарна. За хүмүүс бас хатаж явсан. Одоо сайн болж юу? Одоо сайн болж яа. Одоо сайн ойлноо. Энэ нүдний ус одоо ястаа ширгчмээр уйлдаг одоо зав. Ямар учраа бидүүлсэн бай. Одоо ингээд тэгээд одоо уйлдаг бас нөө хаваа. Одоо бол хараа яг нь чанга болчихжээ. Уйлдаг. Танаас зургийн үзээд яваа. Одоо энийх нь юу болж идэг вэ? Энийх нь бас заавал одоо сайн нээс сайн дээр сайн нээс дээр за завхнууд хараа гэх. Зав гаш болсон. Та бол одоо 21 жин нэмэгдсэн байна гэсэн баха. Тий. За одоо энэ төрүүчийн зурагтай ч юм бол нэрс өөр болсон шүү дээ. Та чинь одоо энэ үний таньдаг хүмүүс одоо их өгсөн байгаа. Тий. Маш их өгсөн. Тийм үслээрээ нэг материал байхгүй болсон шүү дээ. Ингээд өрөнгө болж ингээд яахгүй. Яа хохоо болсон. Нүүрэн яасан тэр чинь бүр бас гэж үзээ энэ дээр яг махтаа болсон. Энэ дээр махтаа болсон гэдэг яа. Тэр бас махтаа. Энэ харин хүнийг тураан үйл их амархан яваа. Харин харахгүй харин гэсэн шүү. Миний онгол хийж ирсэн чи хаа нэрэ чи хүний
Сүдрэлцэн хай жинсэндээ залуу хүн шүү. залуу гэж цаг шилжтэй болчихжээ гэж. Сайн. Өөр юу байна уу? Төгөмсг яг бол энэ олон хүн багт гарахгүй. Өөр юу байна уу? Авсус яасан жоохон. За баярлалаа. Одоо одоо шиг өдөөс ингээд заргаад ярьчих. Та одоо өдөөс өжөө. Сая та. Та ярмаар юм байвал яаж бол ярмааргүй бол яг энэ цөөхөн өдөр суусан бол олох багтай юм чи тийм ээ. Та би өс жах ярья. Энэ та мөгөөс юу байна вэ? Нэрээ хэлбэр. Эрдэнэ цэцэг. Өмнө батаад юм юу? Юу цагаатсан. Цагаатсан маа. Эрдэнэ цэцэг. Миний энэ хойгууд ер нь түрүү хоёр жиг сүйдэрлээд мөгөөс гэж хэлсэн юм аа. Засал хий гэж хэлжсэн. Тэгээд энэ алтан хоёр жиг хэлсэн. Тэгээд энэ соснаас хойгууд одоо хэлсэн бас нэгэн хөнгөрсөн. Нэгэн хөнгөрсөн. Тэгээд одоо би бас бодлоо мөгөөсийг одоо засал хийхгүйгээр жоохон одоо яаж сайн одоо цаас харгана. Би засал хийхээр би засалдаас айж байна. Засалд хийх дургүй. Тэгэхээр одоо энэ мөнгөгийн бидээ сонсоод энэ үнэн сууд үзээ. Яасан хөнгөрөхөд нэгэн хөнгөрсөн. Миний эдгээр цусан дараалт өндрөө тийм онцгой хөнгөө би ч манай суухаас өмнө хэмжиж үзсэнгүй. Тэгэхээр тэгэж цусан дараалт сайн хэмжиж юу? Артн хэмжиж юу? Сайн хэмжиж юу? Хэмжсэнгүй. Тэгээд хол өгдөд нэг эхлээд бид 4-5 хоног хөнгөн одоо юу яастайхан биэс манай дүнээр тусаж ястайхан болсон. Хөнгөн яастайхан танаас ийг суугаа гэж дахиад 6 дугаараад өгдөө дээр өгсөн. Бас ихчээд болж шаяа тийм. Миний чэлтэй ямар ч хэцүү өвдөж байгаа. Юу үзээ. Дахиад нэг гариг болохын хэсэг дахиад хөнгөн болцоо. Би 21 хоног суудсан. 21 хоног суудсан. Суудсан би одоо энэ дүүд бас хэдээд явсан юм аа. Яа мохоо ширсэр намайг дуудаа би ирээд одоо байдлаа яриад одоо зоос мөнгөнд хэдий би суудана явсан. 21 хоног суудаад бас медиа өнгөрч одоо суудана явсан аа. Тэгээд тэгсэн. Өчигдөр манай ихтэй явахаа тэгээд бас сонсонгүй. Өнөөдөр одоо бас явахаа цаацаа тэгээд ер нь юм чисэн. Тэгээд одоо ирээд байна бас. Би ч одоо нэг хангасан. Хаг бүр өгдөө гэх юм аа. Өнөө хавраас нь цус өгдөө цусны мэд хавдар минийх. Өнөө хавар манай хүүхдээ энэ дээр ирээс өдрөөсөн ч одоо цус хавдартай гэн бөөрөндөө бас одоо хим жоохон тусал шиг юм байна. Яваад одоо чулуу болох юм. Эртээд энэ хичээл суугаад бол нэг өдөр бол одоо лот өгчээ. Би бас нэг хичээл сууж байгаа бас мартчихлаа. Тэгээд би ч одоо юу гэдэг одоо намайг одоо саяан гахаа махан тэр зогсож одоо юу гэж сууд өдөөс хойш бодоход хичээл суугаад өөгчөөд дахиад өгсөн. За ингээд одоо би одоо нэлээ илэрл гарч. Зэ. Тэс одоо энэ мөгөөс одоо яав сайн байна. Мөгөө насаа нөөсөн аав юм уу? Энэ мөгөөс одоо энэ мөгөөс гэдэг бааштай одоо бидний чи одоо нэрлэгдэх асуудалтай байгаа юм да. Таны энэ ч бол мөгөөс ургаагүй. Мөгөөс надаг болоод яс нь хоёр хоорондоо ингээд үргэлж дээр ингээд өвдөд байдаг байхгүй юу? Тэгвэл мөгөөс гэдэг бол энэ ургаж зөөлөн байх тусмаа сая ингээд одоо өргөхгүй ингээд хөлбөр дээр хөлбөр болоод ингээд сайн болдог байна. Гэвч энийг сайн болгох асуудал юу байна вэ? Нэг бол мөгөөсөн дотор цусан суц байдаггүй. Тэгэхээр шинэ хичээлээ яаж авнаа вэ? Зогштой хөдөлгөөн бас хэрэгтэй. Зогштой хөдөлгөөн хэрэгтэй. Тэгээд би тэр суужгаад ингээд бөмбөг бишгэлгээд энэ юугаар ярьж штэ. Тэгээд зогштой хөдөлгөөн гинэ. Хэрвээ ингээд тамиг бас гайгүй хийж авч байна. Хөнгөн хөдөлгөөнийг ингээд зогстой хийвэл таны энэ ч нэг ингээд дарагдах үедээ дотор байсан энэ шингэжээд одоо муу аяглал бодсоо ингээд шахаад гаргаад дахиад ингээд сулгахтараа дахиад энэ үений дотор жаахан шингэн байж тэр шингэжээд шингэн тэрээс ингээд дахиад татаад авдаг байхгүй. Ийм учраас бол зогстой хөдөлгөөн хийж байна. Тэгээд хамгийн гол нь шинэ хичээл гэдэг юм маш чухал юм байна байхгүй. Шинэ хичээл нь сайн байгаа та олон зүйлийн хоол идээд ингээд яваад одоо энэ чинь сайн болох чинь нэг үндэс суурь бүрдэж байгаа байхгүй. Цаанаас шинэ хичээлж ирж байна. Дээрээс нь яадаг бол тэр юугийг одоо энэ хэцүү хөшөөрөх хөдөлгөөн одоо ерөөсөө хийж болохгүй уулаад авирах юм уу, хасан сатар гарах юм уу, ийм хөдөлгөөнийг хийж болохгүй байхгүй.
Тэгээд одоо жишээлбэл тэр би ингээд яаж ч нүдэ анаад ингэж ингээд нэг одоо бэлтгэл зогсоод гэж хэлж байгаа байхгүй. Ингэхдээ яа гэвэл ингэх үедээ энэ үүдэн дээр чинь бол энэ цусны хангалт одоо 4 талаас 31 шахалтаар сайн ирдэг байхгүй юу. Тэгээд одоо ингээд тэгээд тэр үедээ одоо бас бодох сэтгэлээр бодох сайн болж юмсан. Энэ юмнаас бол таны энэ үүдэн бол сайн нэг өгч болно. Ийм болцоогоосаа бол одоо бид нар одоо сайн үүдний үе сайн болж байгаа бол яагаад гэвэл энэ дотор таар суралцсанараа хамгийн гол нь өөрийг зөв хөдөлж авах алхмуудыг хийж байгаа зарим нь таанс мэдхгүйгээр биелүүлж байгаа байхгүй. 90-50 татдаг нь 50 татдаг байдагтай адил. Эрүүл мэндийн төвийг тархиндаа байгуулчих юм бол та санамсаргүйгээр тэгээд бий болдог байхгүй. Идэхэн зөв үедээ гэх хэрэгтэй байгаа байхгүй. А тэгээд нэг талаараа манай Монгол эмээчүүдийн одоо үүдэх нэг нь тэр анхнаасаа нөгөө хотоортой цай уусан. Тэр модтай цайгийг ууснаар нэг асуудал. Хоёр бол мах эзэнтэй холбоотой байд юм аа. Мах эзэн үндэстнээ ээжүүдийн хөлнөх өгддөг гэж байгаа. Хэлбэр судалгаатай байна шүү. Тэр судалгаагүй юм байна. Яагаад гэвэл мах зүгээр 250 г мах өдөрт идэх юм бол тэр өдрийнх нь кальцны хэмжээ 1400 мг гэж ийм хэмжээгээр асагддаг. Таны хоолн дотор байсан тэр кальцийг цугын шээж гаргахаар баахгүйгээр дээрээс нь бас яснаас нь хайж авчдаг байхгүй. Яснаас хайж авангууд яс чинь одоо энэ нэштэй хоёр талаар бүх болгохын тулд энэ мөгөөс нь байсан байгаа бол энэ дээр ясаа хатуу болгоод ингэж яадаг байхгүй. Хоёр талаа хамгаалаад энэ чинь өөрийгөө хамгаалах гэж байгаа юм. Гэвч шууд хамгаалах буруу хамгаалт бол хоёр талын яс болоод тэгээд улам үүддэг болж байгаа байхгүй. Тийм болохоор амьдртаа хэсэгтэй сайн хагуун чинь тавьж бай. Тэгээд тамирыг хийж бай, сайн зэхэл зочрол өгч бай. Тэгээд ингээд сайн бол үндэс баримттай байгаа л да. Бас нэг яг таны юу гэсэн мэт сая нэг юу сайн болоо бөөрнө тэр тэр яг хөө ямар чулуу энэ хүнийхтэй ажилттай бөөрнө тэр банк зэрэг чулуу муу болоод өөртөө алга болж өвчин хөдлөх асуудлыг сая ярьсан юм чи өвчин бол хөдөлж болно хөдлөө та тэнд очиод буцаж замаараа буцаж ирэхэд ёстой байхгүй та дэдийн юу мэндийн байдал тийм өвчнөө байдал дадцсан байж та тэгээ буцаад ирэхдээ маш яхаа юу гэх ёстой байхгүй буцаж замаараа ирсэн замаараа сурсан дуугаа аялах ёстой тэгээд басаар асуудал гарч байгаа байхгүй тийм үү за та одоо өдөр сууж байгаа. Би бас үгүй чиглээ харна юм. Та өглөө яасан дөө? Өдөр яасан. Яасан юм одоо яахгүй. Сая ирсэн. За тэгвэл таны юу болов? Таны хамаа саваа тусан даа зэрэг юм аа буусан. Энэ эрүүл мэндийн бичээс сонсоод юм. Агуулт өгч. Хэцүү хөөртэй өгч. Өвчин өгч. 18 өдөртөө гэсэн. Манай нөхдөд би бас тэгээд бүр бас эмчээс асуугаад тийш сөндүүрдээ алхах. Тэгээд энэ манай нөхдөд ээж зүгээр бол тэнцроо. Тэгээд одоо мөнгө болчихсон бас хэлсэн байна. Өвчин ч бас хүндэрнэ, өвчин бас даахан эдгүй хүнд болно гэсэн энэ хичээлийг бас сонссон. Бас өөрийн яар заадаг. Ингээд 18 өдөртөө миний идэж байна. Одоо би хүмүүс энийг боддог байхгүй. Өвчтэй зүйлөө осмодөө. Миний цусан даалгавар өгдөг юм байна. хэдий байсан өндөр бэхэн гайхдаг. Миний сүстэн жараа даалгавар доорхнод одоо яваад 10 гараад. Одоо болчихсон. Одоо болчихсон. 4 юм уу? 37 доорхон 80. залуу шиг байна. Тэгээд амиг бас татсан санагдсан. Та үргэлжлэн суугаад танхтаас их амархан гартай юм аа энэ суу. Тэгээд нөгөө чигтэр асуудал хамаад хүн хэлж ирсэн. Чигэл танхан зогсоо бас аюул гарна шүү гэдэг. За энэ уушилчдээ хадгалсан муу бохоо нэг энийг хайрлаа. чи аюултай өгч орно гэж хэлсэн бас байх юм аа. Тэгээд танаас чигтээ асуусан. Баянаа. За зогсчихсон шүү одоо бас асуулт яг их байна таны энэ дээр. За өөр юу байна? Одоо ийм л хэдэн. нэлээд ерөнхийдөө бодоод сайн. Я санаа ёго бас чадах юм уу тань хийж яана. За энэ тамхинаас зогсох гинт зогсвол аюултай гэдэг үг бол туйлын буруу юм. Тамхинаас зогсон одоо өвчин дахиад олждаг юм ёс гэж юусэн байхгүй. Хамгийн гол асуудал байж нэг өвчин чинь үүсгэж хэрвээ цуснаас удаас атуураад одоо зүрхэн гинт өвчлээд тэгээд залуу болчих шээ зарим усууд. Гүйл зүрхний шигдэж үүсэж байна. Тэр нэг өдөр үүссэн асуудал юусэн биш. 30-40 жилийн үсээ зүрх цуснаа цусан судас байсан нарийсаад 60-70% нарийсан үе сая хүний бие мэдэгдэг гэж байгаа байхгүй юу.
За мэдэгдэхгүй байж гин төрөлдөж бол ингээд алга болчихоо. Тэр чинь биш нэг өдрийн үуч ерөөсөн биш. Тэгвэл энэ хот тавдар байж та нэг хумдна калин зэрэг болох жишээлбэл илгэн дээр байгаа одоо илгэнэ хот тавдар болоо тэ илгэнэ айжгаар одоо 1 см зэрэг хумдна дээр толболсод болж та хамгийн дотлоор маш олон жил явж байгаа. Нэг бол эмнэлгийн хороонд энийг тодлож чаддаггүй байхгүй юу? Маш тодлож чаддаггүй. Тэгэхээр энэ жишээлбэл зарим үед бол ааш та 2 жил хамгийн дотлоор 2 жил 2 жилээс 20 жилийн хугацаанд хийгдэж байгаа байхгүй юу? Энэ үед өвчмөн байгаа. Тэгвэл тамхи татаад 20 30 жил болсны дараа таны одоо биш нэг бодтойч гэж саяхан нэг арга чинь явж явах нэг хүн ингэж хэлсэн. Тэр хагас жилийн өмнө ингээд ханаагаад чэжэр ингээд зураг авахулсан төв зөвөр өвчмөн гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бүр сүүлд нь хүндрээд ихтэй навчаад энэ CT хийсэн чинь гараад ирсэн байгаа байхгүй. Тэгвэл ингээд зураг авахад 1 см дотор ерөөс гарч ирдэггүй байхгүй юу. За тэгээд 1 см-ээр том болоо сая гарч ирж байгаа юм. Тэрнээс өмнө CT хийхгүй гарч ирэхгүй байгаа байхгүй. Энийг бас өвчмөн гэж боддог. Энэ өвчин нь бол танд байж байгаа байхгүй юу. Тамхи зогсноор илэрч гарч ирсэн төдийл байхгүй юу. Тийм бол та тамхи засаад 5 3 жил бол таны уушиг цэв цэвэрхэн болно. Тэгэхдээ эн чинь бас удаан хугацаа шүү дээ. Тийм хурдан хугацаанд болоо болцгоо байгаа байхгүй. Гэвч тамхи зогсон бол та өвчин олох норм чинь нэрс давтаа багсан. Давтаа нэмэгдэхгүй. Тийм болохоор айхгүй тэр зүмгээ зогсох хэрэгтэй. Энэ хичээл дээр бол одоо тамхи зогсон гол юм байна. Тэгвч бол энэ хичээлээр найдвартай 21 өдөр сонсох юм бол та тамхиасаа энэ удаа гарч чадна. Хэрвээ сэтгэлийн хойд дээр 3 өдөр сонсоод 3 өдөр тамхиад зогсоод дахиад авчих юм бол улам их шуналтай байна. Яагаад гэвэл өлссөн хүн хоолой яаж иддэг вэ? Түүнтэй ажиллах шүү дээ. Тэр таргийн дотор ч нөөш ийм төв байгуулах хичнээн өдөр өсөж чадсан нэг барай дотор салхаа байгаа. Энэ улам шунж байгаа. Энэ чинь нэг зүйлийн шунал байхгүй. Энэ шунал гэдэг чинь бол таргийн дотор бидний тархины дүрм яагаад гэвэл бидний тархины дотор ч нөөш ингэдэг байхгүй. Юм нэг юм үгүй байвал тэрийг ингээд сураад аваад дадгал болоод тунгууд нь одоо чамд өчигдөх юм. Одоо энэ тархин ч үсэндэггүй шүү. Тэгвэл одоо яхад тэр дураараа одоо тамхитдаг танхаа татан тэр одоо мөрөөдөө тоглоом тавдаг бол мөрөөдөө тоглоом давстай цайвуудаг бол давстай цайгаа ууна. Гэвч түүний эсрэг юм байгуулаад сайн дадгалыг сайн төвийг байгуулаад авчихвал тэр чинь аяндаа нууц. Гэвч тамхи татсан мөн үстэй. Дахиад зогсноор дахиад тамхи байж болдог. Барайд авал яах юм бол нөгөө төв чинь сэрээд ирчихэж шүү дээ. Унтаж ясаа хөл сэрээ гэж тамхи татаач сэрээсэн. Тэгвэл одоо дахиад нөгөө төв зурж авах салхаан байсан шүү. Тийм болохоор энэ хорд ойрцсон хүн бол хортой юм уу муу дадгалд ойрцсон хүн бол нэг л гарвал дүнтэй дахиж ойртох болдог. За тийм. За тэгвэл танай тусан дарах бас буусан байна. Тусан дарах буусан үе ханг болсон тийм. Үе шүү яханг болж байна. Тийм байна. Яг нь хамт царайны өнгө бол дахиж гоё харагдаж байна. Тийм да. Их гоё харагдаж сайхан байна. За бас тусан дарахтнаа юу гэдэг арай чинь хүн дээр тусан дарах буусан голон байх хэвээр. Нэг буусан. За энэ та одоо сонсож ярихаар юм байна. тэгвэл 약간 봐요. 자, 다음 이제 어떤 것도 난 가위로 위해줬다. 아이부터 했으니까 어떠시대? 인지는 어떤 이런 문제 없는 쪽에 이용 소리 잡으시 있다. 아들 처음으로 이렇게 야서 호텔 인지 마스 좋다. 만나서 사실 또 가위 이거 있지. 야, 할머니들 사실이야. 재밌던데. 할머니들 오, 다 좋다. 안 그러면 조선당 그런데 나이 이루에서 나이를 그치는 는 좋네. 좋은 나이로 다시 누군가 나이를 좋은 나이로 한 나이. 어떤 나이였죠? 따뜻한 나이 좋다. 들을 때 비디오에서 은들 비디오에서 좋은 나이로 보죠. 따뜻한 비디오에서 안 큰다. 안 간다. 이거 이루. 이해 맞죠? 얘 길로 줄고 있는 있으면 돼. 자, 어떤 양을 뽑아요? 그 어떤 말하는 가고 왔다. 비디오, 아좀 김치죠. 비디오에서. 지들 진짜 좀 거치. 얘 좀 같이. 따뜻한 달래. 오, 따뜻한 다 저. 아이고 맛있어. 맛있어. 내가 지금 내가 쇼 이제 다 지내는 데 직쇼 이제 저번가 이 바카요 짜증이야 주어야 된다네. 나베리스나 남짓자. 아, 자. 아야뭐 그거 비우 안 가는 가가 남짓 쉬워. 저 따는 어떤 게 직쇼 쇼 하나 진짜. 아, 자. Ямар ч байсан тусан даралт нь буурчаад чихэн нэг сайн болоо чихнээ шүүгдэн байгуулсан. Чих шүүгдэх хүн олон байд юм л та. Тэр олон шалтгаантай. За тэгээ ямар ч байсан таавал одоо тусан даралт одоо яагаад буурдаг вэ?
тусан дарга энэ одоо яг энэ сургууль суралцсанаа их гавьяанууд гарч ирэх ёстой байхгүй. Давсаан багссан мэт. Нэгдүгээр давсаан багстай маа. Давс багтаар хүний биенээ цусан ирэх одоо цусан дарга багсдаг. Одоо одны өвдөх нь багсдаг. Тийм аа. Дээрээс нь гिचээ цугтар байж таа. Тайвшрууд амрууд гिचээ цуусан энэ сонсон тэгснэ ардууд эднэрийн цусан дарга өндөрч байна. Хязгаарын цусан суудсан гэдэг энэ дотороо нарийнхан цусан суудсууч ингээд атуулсаж яадаг байхгүй юу? Тэгээ энэ гिचээ цугтар байж таа. Сэтгэл санаа тайван амгалан болоо нөгөө цусан судснууд чинь агшхаа ингээд судраад ингээд ирж байгаа байхгүй. Тэгтэр тусан дарга чинь аяндаа буутчих. Тэгээ давснаа, хоолнаа тийм олон зүйлийн юм шалтгаанаас болоод ингээд тусан дарга өөрөө буух. Энэ болоод их боломжтой. Тусан дарга уурах бол гөрөн боломжтой. Юу ч бол эмээ хамаагүй зогсоож болохгүй шүү. Эмээ заавал эмчийн заавраа зогсооч. Багаар багсаад битээ зогсоо. Энэ яврах хэлэг дээр бол насан турштай юм уу гэдэг. Насан турштай юм уу насан тусан дарганы энгийн болоод одоо амьдралаа зөвхөлд аваад явчих юм бол энэ одоо эмийг буургаж багсахсаар болно шүү дээ. Тийм ээ. Ийм олон шалтгаанууд байна. Тийм болохоор эхлээд битээ зарим хүмүүс би одоо олон газар хэлдэг юм да. Битээ имээ зогсоо гэдэг бахад чинь зогсоочдөг байхгүй. Энэ бол буруу. Чамдаа бас битээ яралтай тийм ээ. Багаар зогсоочтой юм хичээлээ зураад тийм. Өөрийгөө зөв авч явахтаар энэ олон зүйлээ сайн юмнууд үүсэж байгаа. За ингээд тань баяр хүргье. Энэ одоо ярьсан улсууд бол их сайн байд юм а. Энэ би олон гадар одоо тэр нэг 4-4 настай юм а. Энэ 4 таягтай юм шүү дээ чи одоо ингэ 4 таягтай юм. Тэгээд хэдэн өдөр хичээл орж байгаа нэг ярьсан байхгүй. Тэгсэн чи маргаашаас нь одоо бүр хөл нь очиргүй сайн болсон гэж байна. Яагаад ярихтаа сайн болтой? Яагаад ярихтаа сайн болтой? Та ингэ ярингууд энэ олон хүний анхаарал танд төлбөрч байна шүү дээ. Тэгвэл та өөрөө ярьж байгаа болохоор нэг илүү өөртөө сайн зочрол өгч яадаг, сэтгэл зочрол өгч яадаг. Нин өөрийгөө сэрэх, улам өөрийгөө сэрэх тийм болцоо тангаж яадаг. Энэ олон хүний нэрийг тандаа авч байна. Өөрөө ярьж яадаг. Тэгээд ер нь энгийн цагтаа бол бас бичүүл сайн гэж байгаа. Бичгээр яг тархич улам сайн суйрлж байгаа. Ингээд суйрлахтаар улам сайн сэрэх байхгүй юу? Ингэхдээ одоо энэ ярих бол бас их маш их чухал юм байгаа байхгүй. Тэгээд энэ олон хүний нэрийг олон хүний дунд ярьснаас та өөрийгөө улам сайн зочроод, улам сайн сэтгэл зочрол аваа. Тэгээд таны төлөвлөхийг одоо нуус дард үчин чадал чинь сэрэх байхгүй юу? За танд баяр хүргэлээ. Яасан бүгд ярьсан тийм ээ. Одоо өөр яасан юм бэ? За. Тийм ээ. Гол та сайт та яасан юм бэ? Яасан. Та сайт яасан юм бэ? Та гаш бол одоо